Мама Мия гэсэн гэдэг бүр сайн бацгаана уу? Намайг Инх Туул гэдэг Итали суралцдаг оюутан байна. За бөөндөө өнөөдөр Итали пицца эдэнгээ Италид суралцах 5 давуу талтай танилцуулна. За Итали пиццагийн тухай сонирхолтой баримтууд. Итали хүмүүс пиццан дээр кетчуп түргэж идэх жинхэнэ гутам шиг гэж үздэг бөгөөд хэрвээ та Италид аялж явж ивэл хаанаас ч Хавай пицца буюу хам борцоотой пиццаг олохгүй. Яагаад гэвэл энэ нь тэдний хувьд яг л жимсийг хоолтой холж утгаж идэж гин гэсэн үг. Итали хүмүүс пиццагаа модон 400-өөс 500 градусын хэмд өртөө 60-аас 90 секундэд жигэндэг. Ингэснээр пиццаны гадны хэсэг баа зэрэг түлэгдэж дотор нь зөөлөн болж үлддэг байх нь. Өндөө одоо Итали суралцах 5 давуу талыг ярилцахаас өмнө Итали пиццаныхаа амтыг гайхамшигтайгаар содноор амталж үзцгээе. За миний өмнө 4 ширхэг зүсэн пицца байна. Бүхэл бүтнийг авсан. Тэгээд аимшигтай гоё амттай болохоор нь яалтчгүй халуун дээр нийцсэн байгаа. За 4 ширхэг пицца байна. Чипс байна. Тэгээд мэдээж пиццаны хажууд юутай уух юм бэ? Кола шүү дээ. Энэ болохоор яг Итали кола байгаа. Яг зүкер буюу 9 чихэр гээд бичсэн ийм Итали кола байна. За бөөндөө амталж үзцгээе. За Итали пицца нь өөрөө өмнө хэлсэнчлэн маш нимгэн байдаг бүр. Хүний өснөө ширхгээс ч нимгэн гэдэг шиг одоо ийм амар нимгэн унжгар нэг уруугарч юм шүү те. Гэтэ амтны хувьд бол бүр тасарсан гоё амттай. За бөөндөө амталж үзцгээе. Амар өссөн байсан болооч тэр бүр аимштайгаа амтгч байна. Тийм жоохон халуун ногоотой. Тэгээ яг гоё нэг тийм махсан үед бол яг нэг сайхан мах бүхэл сайхан мах идчихэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж юм уу. Яа, энэтэй. Итали хүмүүс ингээл юус гар хуруугаар ингээл мама мия гэсэн гэдэг бүр халуун пицца идсэн дараа яг тэгмээр мэдрэмж төрдөг зөө. Янзтай. Ганц гэмэн жоохон хүрсэн байна. Гэтэ стил ганцтай байна. Яа. Би ч өнө 3 жил энд амьдарч байгаа шүү дээ баг. Тэгээ баг чөлөө цаг гарангуут баг пицца иддэг. Тэгсэн мөртлөө нэг эхний хацагт надаа яа гэмээр дандаа ийм мэдрэмж авдаг. Бүр аимшигтай. За одоо хангалттай сайхан хотоодоо дүүргэж дуслаа. Одоо бөөндөө тархиад үргэцгээе. За ингээд эхний Италид сурах давуу тал нь нэгт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын систем. Дэлхийн хамгийн анхны их сургууль нь Италийн Болони хотод байгуулагдсан байдаг. Тэгээ мөн түүнчлэн Миланы политехникийн их сургууль нь технологи, одоо инженерчлэл тал руугаа маш их алдартай сургуулиудын нэг. Гэх мэтчлэн одоо Италид маш олон нэр хүндтэй их сургуулиуд байдаг. Түүнийгээ дагаад одоо боловсролын систем ч гэдэг юм уу те тэр зүйлсүүд нь маш их үнцэнтэй. Тэгээд маш сайн гэж юу н ойлгож байна. Миний туршлагаас гэх юм бол би бизнесийн удирдлагаар Италид суралцдаг байгаа. Одоо 3 дахь курс буюу төгсөх курсын оюутан. За энэ явцад надад ямар боловсролын системийн давуу тал харагдсан бэ гэхээр надад маш уян хатан боловсролын системтэй санагдсан. Яагаад вэ гэх юм бол нэгт чамаас ямар ч хичээлийн эрс заахгүй.
чи хичээлдээ суuna уу, суухгүй байна уу, тасална уу, яана уу, энэ үү ямар ч хэнд ч хамаагүй. Чамд ямар ч даалгавар ч гэдэг юм уу тийм нэмэлт дадлагын ажил тийм зүйлсүүд чамд өгөхгүй. Гэхдээ мэдээж оюутан юм чинь ангийнхаа хүүхдүүдтэй нэг баг болоод презентацийн тавих ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүд бол байдаг. Гэхдээ одоо чи яг энийг хийгээрээ ийм зүйлийг хийгээд ингэж дүнгээ аваарай гэдэг тийм юм бол ерөөсөө юу ч байхгүй. Тэгвэл яг яаж кредитээ авч яаж төгсөх юм бэ гэдэг амар том асуулт гарч ирж байгаа шүү дээ тий. Тэнгүүд чи шалгалтаа сайн өгчих юм бол тэгэл чи кредит авчихна. Хичээлээ суухгүй байсан ч гэсэн хичээлээ өөрөө хуваараа сайн үзээд шалгалтаа сайн өгчих юм бол кредитээ цуглуулад явчих боломжтой гэсэн. За тэнгүүд ингээд энэний яг давуу тал нь юу юм бэ гэхээр чи хичээлээс гадуур үйл ажиллагаа хийх чамд амар их цагийн хувьд амар том давуу тал гарч ирж байгаа байхгүй юу. Дээрэс нь ажил бас хийж болно. Өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн секц дугууланд хамрагдаж болно гэх мэтлэн маш том давуу талууд гарч өгч байгаа. Энэ нь миний хувьд болохоор яг энэ боловсролын системийн амар том ингээд дарамтгүйгээр чи өөрөө л яг тухайн мөч болгонд нь юмудаа сайн хийгээд ойлгоод тэгээд яг шалгалтаа сайн өчгөл юм бол энэ одоо Италийн боловсролын систем нь ерөөхдөө ямар ч тийм дарамт байхгүй гэж ойлгож байна. Тэгэхээр маш уян хатан, маш уян зөөлөн яг л Монгол хүүхдүүдэд бид хэдэд яг л тохирсон систем гэдэг ер нь бол хэлчихэд буруутахгүй шүү. Ихэнх мэргэжлийн хөтөлбөрүүдийн жил нь бакалаврын хувьд бол 3 жил гэдэг. Тэгэхээр чи магадгүй ингээд гэп авцсан ч юм уу те магадгүй 1 жилийн хугацаа алдсан байж болно. Тэнгүүтээ Италид сурах юм бол тухайн хугацаагаа одоо нөхчих боломжтой гэх юм уу. Эсвэл шууд 12 дугаар ангиа төгсөөд Италид хүрээд ирсэн байх юм бол чи үеийнхнээсээ төрүүлж төгсөөд одоо магадгүй дадлын ажил хийх гэдэг юм уу те цаг хугацаа хэмнэх асар том боломжтой гэж ойлгож байна. Хоёрт нь гэх юм бол тэтгэлэг. Мэдээж гадаадд сурч байгаа хүүхдүүдийн голчлон хайж үздэг зүйлсүүдийн нэг нь тэтгэлэг биднэрт өгөх юм уу, өгөхгүй мүү гэдэг асуулт байгаа шүү дээ. Тэнгүүт Итали улс нь ерөнхийдөө яадаг вэ гэхээр маш олон төрлийн тэтгэлгнүүд байгаа. Тэр дундаас засгийн газрын тэтгэлэг, за бүр цаашлаа мужийн тэтгэлэгт хамрагдаад тэтгэлэг авах бүрэн боломжтой гэсэн үг. Энэ нь чи ямар нэгэн гоц авьяастай байна уу, математиктай сайн байна уу, монгол хэлтэй сайн байна уу, уран зохиолтой сайн байна уу, ямар ч хамаа байхгүй. Цэвэр 100% чиний санхүүгийн боломжоос ч хамаарч тэтгэлэг өгдөг ийм тэтгэлэг байгаа гэсэн үг. Тэгэхээр чи одоо яг энэ одоо засгийн газраас ч юм уу эсвэл мужийн тэтгэлэгт хамрагдаж чадах юм бол өөрийнхөө санхүүгийнхаа орлогыг тооцоолоод тэгээд тэтгэлэг авах бүрэн боломжтой гэсэн үг. За миний хувьд гэх юм бол би өөрийнхөө жишээ дурдъя л та. Миний хувьд ямар тэтгэлэг авдаг вэ гэхээр би мужийн тэтгэлэгт хамрагддаг. За энэ тэтгэлэг дотор юу багтдаг вэ гэхээр нэгт сургуулийн хоол хөнгөлөлтөөр иддэг. 8 евроны хоолыг 2 евро 50 центээр иддэг гэсэн. За одоо та хэд харж байвал энд яг манай хоолны зургнууд гарч ирж байгаа. Аимшигтай, тасархай, амттай, дээрээс нь чанарын өндөр түвшинд хийгдсэн одоо хоолнууд гэдээ хэлчихэд буруутахгүй шүү. За нэгт хоол багтдаг юм байна. Хоёр дахин бол сургуулийн дотор байр багтдаг. Хэрвээ чи сургуулийнхаа дотор байранд орж чадахгүй байх юм бол чамд одоо гадуур байр түрээслэх нэмэлт мөнгө өгдөг гэсэн. За 3 дахь юм бол стипенд байгаа. Энэ стипенд нь яадаг вэ гэхээр яг хар утгаар хэлэх юм бол ер нь цалин шиг гэх юм уу чамд ингээд чи суралцах явцдаа ингээд өөртөө зарцуулаарай, хүнсээ аваарай ч гэдэг юм уу тийм зүйлд одоо ашиглагдах бэлэн мөнгө чиний одоо данс руу чинь шилжүүлдэг гэсэн. Миний хувьд болохоор 8000 евроны стипенд авдаг байгаа. Энийг монголоор 3750-аар үржүүлэх юм бол 30 сая жилд 30 сая төгрөгийн одоо өөрийнхөө яг цэвэр хэрэгцээндээ зарцуулж болохоор одоо ийм мөнгө авдаг гэсэн. Энэ дотроос би байрныхаа түрээсээ төлдөг. Тэгээд дээрээс нь хүнсээ цуглуулах ч гэдэг юм уу магадгүй тийм зүйлстэй ингээд зарцуулдаг гэсэн. Энэ тэтгэлэгний энэ стипендны хувьд гэх юм бол яг чи ямар оронд биш ямар хотод сурахаасаа шалтгаалаад одоо өөр байна. Тийм болохоор илүү наривчилж яг ямар хотод сурахыг хүсэж чинь тэрнгээрээ судалгаагаа наривчилж хийгэрэй гэж миний зүгээс хүсэж байна. Энэ болохоор яг миний хувийн маань жишээ гэдгийг бас анхаараарай. За дөрөв дэх юм бол энэ тэтгэлэг маань юу багтдаг вэ гэхээр мэдээж сургалтын төлбөр багтдаг. Би жилдээ сургалтын
төлбөрийг хөнгөлүүлээд жилд 16 евроны л одоо төлбөр хийдэг гэсэн үг. 16-г таад 3750-аар үржлээ бодоод үзээрэй. Тийм наа чи их сургуулийн маань төлдөг төлбөр гэсэн үг. Гуравт Европыг хямд аялаж үзэх боломж. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр чи хэрвээ Италид магадгүй Европын аль нэг хотод сурах юм бол бусад Европын орнууд руугаа зочлож аялахын тулд ямар ч чамд виз шаарддаггүй гэсэн үг. Жалт сурдаг байлаа гэж бодлоо л доо. Одоо хичээлийнхээ засварлагаанаар за би Франц очоод ирд юм уу? За би Герман очоод ирд юм уу? Гэд тэгээд өнөөдөр Италид байснаа маргааш ер нь бол Герман, Франц сэрэх боломжтой гэсэн. Амар мөрөөдлийн юм шиг сонсогдож байгаа ч гэсэн энэ бол үнэхээр бодит өмнө зүйл ахгүй юу? Миний хувьд яасан бэ гэхээр би Герман Будапешт хотууд руу ингээд автобусаар аялж исэн. Тэгээд энэ нь яг л Улаанбаатараас Эрдэнэт рүү автобусаар явж байгаа юм шиг л тийм аялал санагдсан. Тэгээд нэг орноос нэг орн руу зүгээр л автобусаар ингээд дамжаад очих боломжтой гэж бодохоор бүр гайхамшигтай, сонирхолтой санагдаж байгаа үстэй. Франц, Герман, Испани ч гэдэм үү те тэр хотууд руу явах юм бол хямд яг тийзэн авч чадах юм бол 20-50 евронд ер нь хямд тийзэн олддог. За илүү мөнгө хэмнэ гэж бодох юм бол та Flex Pass буюу одоо яг оюутан биднэрт зориулсан хамгийн төсвөр аялах боломжтой ийм автобус байдаг. Дараагийн гоё давуу тал юу гэхээр та хамгийн дуртай хайртай дуучныхаа тоглолтыг Европт буюу Италид сурснараа үзэх боломжтой. Миний жишээн дээр болохоор би Doja Cat-ыг Миланд үзчихсэн. Doja Cat-ын тоглолтыг яг урдаас нь за одоо би яг бичлэгээ оруулъя зөө. Яг удахгүй одоо 4 сард Tyler the Creator-ийн тоглолтыг Chromacopia-гийн одоо тоглолтыг одоо үзэх гэж байгаа. Тэгээд эсийн ядан хүлээж гэн гэх мэтлэн та хэрвээ ингээд бас Италид сураад ч юм уу тий эсвэл Европын аль нэг хотод сурж ивэл хайртай шүтэн бишрэгчийн чинь одоо тоглолт аль нэг хотод нь болвол та автобус цугаал сайхан очиод үзэх боломжтой болох нь. Дөрөвт амьдралын үртэг. За гадаадд сурахад анхаарах ёстой гол чухал зүйлсүүдийн нэг чинь мэдээж тухайн амьдрах байгаа орны улсын амжиргааны үртэг шүү дээ. Өндөр нь хэдэн төгрөгийн үнэтэй, сүүн хэдэн төгрөгийн үнэтэй, байр түрээслээд ер нь хэдэн төгрөгийн үнэтэй болтон гэдэг зүйлс бол зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл гэхээр маш том өндөр өртөгтэй оронд очиж юм бол та сурхаасаа илүү ер нь мөнгөндөө санаа зовсоор хагаад стрессээр байгаад бараг таарна гэх юм уу. Тийм болохоор ер нь альж газар сурах байгаа болвол амжиргааны өртгийг судлах хэрэгтэй. Харин Италийн хувьд гэх юм бол бусад орнуудтай харьцуулбал за магадгүй Канада, Америк, одоо Австрали ч гэдэг юм уу те иймэрхүү том одоо орнуудтай харьцуулах юм бол амжиргааны өртөг нь харьцангуй боломжийн гэж ойлгож байна. За мэдээж одоо Итали дунд ч маш олон хотууд байгаа. Тэр хот дунд маш олон одоо нийслэл буюу одоо Италийн Ром, Милан одоо тэ Флоренс, Венец ч гэдэг юм уу те ийм том хотуудад болохоор мэдээж амжиргааны өртөг нь бусад одоо жижиг хотуудаа бодвол илүү өндөр өртөгтэй байгаа нь бол ойлгомжтой. Харин миний ярих байгаа юм нь болохоор би яг өөрийнхөө одоо сурсан туршлагаасаа хуваалцаж байгаа болохоор яг өөрөө яг дундажсан тэр өртгийг одоо хуваалцаж байгаа гэдгийг та хэд маань бас ойлгоорой. За хоол хүнсний хувьд гэх юм бол за пиццан дээр жишээ авъя л да тий. За та өглөө пицца идмээр санагдах юм бол пицца нь ерөөдөө 5-аас 10 евроны хооронд байдаг. За бүтэн пицца ахна шүү дээ тий. Хэрэв паста хийх хүсэх юм бол паста нь 15 евроны хооронд байдаг гэсэн үг. Тэгэхээр хоол хүнсний гадуур хооллох ч гэдэг юм тий. Хоол хүнсний хувьд бол ийм байна. За мэдээж дахиад анхаарах ёстой нэг зүйлс нэг гэх юм бол байрны түрээсийн мөнгө байх нь. За миний амьдарч байгаа хотод болохоор байрны түрээс ерөнхийдөө нэг өрөөнд дотроо 2 хүнтэй орох уу эсвэл ганцаараа single room-д орох уу гэдгээс мэдээж үн өртөг нь шалтгаална. За би болохоор яг single room-ны тухай яриа зав. Single room буюу нэг өрөөнд дотор ганцаараа амьдрна. Гэхдээ мэдээж хажуу талдаа ингээд өөр өрөөндөө хөшүүттэй гэсэн үг байна шүү дээ. За ийм байр манай хотод болохоор нэг 250-аас 350 евроны хооронд байдаг гэсэн үг.
Тэгээд бол том хотуудтайгаа харьцуулбал хамаагүй хямд байд юм билээ манай хотод байрны түрээсийнхэн төлбөр. За 7 хоногийн хүнс цуглуулах өртгөн нь болохоор дундчлаад үзэх юм бол 15-аас 20 евро байдаг. Энэ нь болохоор нэлээд максимум үн болохоор энээс ч бас хямдаар одоо хоол хүнсээ цуглуулад амьдарч болно. Гэтэ ер нь бол яг хит туйлширч үн хэлэхгүйгээр таадад яг дундчаа хэлж байгаа болохоор ер нь дээдэлтэй нэг 15-аас 20 еврогоор бол 7 хоногийн хүнсийг цуглуулдаг гэсэн. Үн өртгөний хувьд болохоор ийм байдаг. Тэгээд ерөнхийдөө бол маш их боломжтой. Тавт гайхалтай соёл хоол амьдралын хэм маяг. Суралцахад анхаарах ёстой маш чухал зүйлсүүдийн нэг гэх юм бол чи тэнд зүгээр нэг хичээлээ үзэж сурах гэж биш давхар амьдрах гэж очиж байгаа гэдгийг маш сайн бодож үзэх хэрэгтэй. Тийм болохоор чиний амьдралын чинь тав тух, аюулгүй тухтай орчим гэдэг зүйл чинь маш чухал. Тэрөө чи ингээд амар тийм стресстэй газар очиод бужигнсан одоо хаана юу болоод байгаа мэддэхгүй тийм газар очих юм бол сурхаасаа илүү стресстэй, депрессээр агаал ер нь бол таарна гэж ойлгож байна. За Италийн хувьд яг ямар давуу талтай вэ гэхээр Итали нь өөрөө амьдрах хэм маягийн одоо яг тодорхойлт улс гэж ойлгож болно гэх юм уу. Яг л одоо ажил хийх гэж амьдрд юм уу эсвэл амьдрах гэж ажил хийх юм уу гэдэг үг явдаг шүү дээ. Тэгвэл Италийн хүмүүс нь болохоор яг амьдрахын тулд зүгээр л ажил хийдэг. Амьдрах гэдэг нь чухал. Ингээд вайна уугаад хэн цаг нь ингээд амар богинохон байдаг байхгүй юу? Ер нь дэлгүүр мэлгүүрүүд бол маш их эрт хаадаг. Тэгээд ер нь болвол амьдрах хэм маяг нь маш тийм яг урсгал яг нэг тийм тунгалаг ус шиг гэдэг яг зөвлөд хэлчих болох юм. Маш тайван тийм гоё удаан тий гэл нэг тийм яг л яг таадад яг төсөөлөгдөж байна. Нэг кинонд дээр тэгдэж шүү дээ нэг Dolce Far Niente гэдэг тэр нөгөө нэг A Sweetness of Doing Nothing гэдэг. We call it Dolce Far Niente. It means the sweetness of doing nothing. There are masses of it. Dolce Far Niente. Dolce Far Niente. Гэтэ мэдээж том хотууд буюу одоо Ром, Милан мэдээж яг улсын нийслэл гэдэг утгаараа мэдээж буужгинсан байдал байгаа. Тэнд олон хүмүүс амьдарч байгаа. Тийм болохоор хаана амьдрахаас нь шалтгаална. Гэтэ мөн Италийн супермаркетуудад одоо ихэнх хүснүүд нь яг стандартад нийцсэн зүйлс зарагддаг болохоор яг эрүүл хоолтын тал дээр бол санаа зовох асуудалгүй гэх юм уу. Дээрээс нь одоо Монгол хүмүүс чинь нэлээ их мах иддэг. Энэ тэнд очих юм бол одоо далайн гаралтай хоол идэж чаддаггүй, хоол нь тохирдоггүй гэдэг маш их асуудлууд гардаг шүү дээ. Тэнгүүт Италид болохоор Италид хэрвээ суралцсан бол хоолны хувьд бол нэг тохирохгүй ч гэдэм үү те биднэрт нэг наалдахгүй гэдэг хоол бол бараг байхгүй. Ерөнхийдөө бүх хоолнууд нь бол гайгүй цогцоод явдаг. Мэдээж хоолны бүр соёл өв уламжлал шингэсэн орон бүр хоолоороо алдартай газар шүү дээ. Тийм болохоор хоолтын тал дээр бол дээрэс нь бүр эрүүл хоолтын тал дээр санаа зовох ямар ч асуудалгүй. Энэ хүртэл бичлэгийн маань үтсэнд маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр би Италид сурах сул талуудыг тухай ярих болно. Тэгэхээр та энэ тухай сонсох хүссэн бол subscribe дараад хүлээж аваарай гэж хүсье. Тэгээд баярлалаа. Баяртай.